За энэ удаагийнхаа бичлэгээрээ би юу хуваалцах гэж байгаа вэ гэхээр та нар бүгдээрээ мэдж байгаа. Би одоо 2 дахь жирэмслэлтийнхаа аялал маань ерөөхдөө ингээд дуусгаад ер нь хоног тоолог хүлээж байгаа. Тэгээд төрөх төгсөнтэй холбоотой төрөх бэлтгэлийнхаа зарим нэг зүйлсээ хаанаас хэдэн төгрөгөөр захиалснаа та нартай хуваалцъя. Тэгээ энэ бичлэгийн тууш ингээд нөгөө өөрийнхөө төрөх бэлтгэлийнхаа зүйлсийг хуваалцж байгаа тэр нөгөө бараанууд маань ерөөсөө би эндээс аваагүй дандаа урдаас захиалж авсан бараанууд байгаа. Тэгээд та нартайгаа бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд бичлэг маань жоохон урт болж магадгүй учраас би part 1, part 2 гэдээ оруулчихъя. Part 1 дээр нь ерөнхийдөө авсан зүйлсээ танилцуулаад, 2 дээр нь үн ханш болон мэдээллийг нь хүргэе гэж бодлоо. За миний хамгийн ихний захиалж авсан зүйл бол энэ. Яг хэрэг болгоогүй нь би сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ нөгөө нэг хятад бичлэгүүдийг үзээд байсан чинь төрсөн ээж тэр нөгөө нэг суугаад шүн мөнд босч хөхүүлээ шүү дээ хүүхдээ. Тэгэхээр нуруу амар чилдэг. Би бас өмнөх хүүхдэрээ тэгжсэн амар чилдэг нуруу. Тэгээд энэ болохоор ингээд суугаад ингээд налцдаг юм шиг байлээ. Тэгээд одоо яг үнэхээр 100% хэрэг болох шиг мэдэхгүй байна. Төрснийхаа дараа л мэдэх байх. За нэг ийм юм захиалж авсан байдгийг. Нөгөөд нь болохоор юм хоёр дахь нь болохоор юм даав. Энэ болохоор нөө муслим даав гэд байдаг ч тийм айгуугаа зөөлхөн материалтай. Тэгээд охин хүүхэд нэвчин гэдэг юм ягаан тоорны зурагтай юм даав захиалж авсан. За тэгээд ийм хоёр юутай хөлн битүү боди захиалж авсан багтаа. Тэгээд энэ одоо аюу хөөрхөн таалагдсан. Тэгээд ер нь бол би одоо урдаас бараа захиалж авдаг болоод ерөнхийдөө нэг жил гарan болж байна. Тэгээд энэ хугацаанд би нэг ч удаа фейлдэж үзээгүй. Яагаад гэвэл би захиалж байгаа аппликейшнаараа дамжуулаад те одоо нэг миний одоо энэ жишээний боди захиалах гэж байгаа бол хэдэн хүн захиалсан тий. Яг бод зургийг нь харж агаад хэр чанартай материал нь ямар юм ч юм уу чи мэдээж нөгөө ярада бэбидээ өмсөх гэж байгаа учраас тий. Тэгээд маш сайн судалгаа хийж би ер нь бараануудаа захиалдаг. Тийм болохоор би нэг ч фейлдэж үзээгүй. За яг нэг дундаа нэг ганц хоёр нэг юм бол байсан л да. Гэхдээ зууны бараг 95% би фейлдэж үзээгүй. Тийм болохоор энэ бичлэгийг үзэж дуусаад за төрөх бэлтгэлээ урдаас юу нэмаа захиалчи гэсэн ээжнэр байх юм бол судалгаагаа маш сайн хийгээрэй гэж би захиж хэлмээр байна. За тэгээд энэ материал нь бол амар хөөрхий айгуугүй даав материалтай. Тэгээд ингээд нэг улан битүү ийм нэг хоёр боди захиалж авсан байна. За тэгээд энэ ч яг эндээс авсан юм аа нэг хөхүү сарпанчиг гэ байдаг штэ. Тэгээд нэг эмгэг дөмсгөн шорт мөн авсан. За энэ юу вэ? Бараг заримдаа нэг өөрийнхөө захиалсан юм маань мартцсан ч юм шиг. Ойртой манай карго жоохон нэлээ удаж бараа маань ирээд байгаа. Би нэг бөөндөө гэдэг каргог ашигладаг. Тэрүүгээр дамжуулж нөгөө бараагаа авчруулдаг байхгүй захиалдаг. Тэгээд жоохон ойртой удаад ашиг санагдаад байгаа юм да. Хэрвээ тэр каргог дамжуулж юм авдаг хүмүүс бас байвал тэр удаж ирж гин та хэд мэн комент хэсгүүлдэг яриа за. За энэ болохоор юм малгайтай юм байна. Юм жижигхэн малгайтайгаа. Тэгээд нөгөө нэг үлий яахгүй юу энэ. Ингээд зөвөр нэг энэ дотор нь хийгээл ингээд нөгөө үлгийдчихдэг. Ингээд нөгөө унтж хахад нөгөө хүүхэд нөгөө гар хөлнөөсөө цоцос ирээд тахгүй. Бас амар юм болов гэд энийг захиалж авсан. За хоёр дахь нь дараачих нь болохоор юу хүүхдийн нөгөө толгойн хэлбэр засдаг дээр байна. Хэлбэр засна гэсэн чинь дээр нь өөрөө хэлбэргүй юм биш үү? Яа, ямар ч нэг гой сайхан угаад гой хатаачвал бас дээр авсан байна. За энэ Mac яг би зүгээр өөртөө гэртээ өмсгöd нэг юм хар саарл ингээ хоёр Mac авсан. Гэртээ өмсгöd. За тэгээд нэг юм аяг захиалж авсан. Энэ аяг болохоор нөгөө шаазан аяг байхгүй юу? Тэгээд саруултаагаа
Тэгээд эмнэлэгт бас нөгөө нэг одоо нөгөө нэг өндөр литр 75-ын нэг аягнууд байдаг чинь бариулт аягнууд нөө Стенлигийн аягнууд эмнэлэгт ээжнэр аягүй хэрэгэлдэг юм бэлээ нөгөө соролтоо халахлаар би нөө саяхан эмнэлэгтэд гарахтаа харсан чинь тэгээд тэр надад ингээ нөгөө нэг аягүй төвхтэй аягүй том хүнд тэгээд жоохон төвхтэй санагдаад юм жижиг аяг захиалсан. Тэгээд шаар заа аяг өөрөө бас юм соролттой. Энэ хэдэн граммийнх юм бол литр метр хүрхгүй ах уу зэн үсрээл нэг 500 амжуул байгаа байлгүй. Тийм нэг ийм аяг гой шаар заа аяг захиалсан. Энэ маань бас аягүй чанартай ирсэн байна. Ер нь миний одоо энэ харуулаад захиалсан бараануудад танилцуулаад байгаа чи аягүй чанартай ирсэн байгаа. За энэ хоёр бол яг нөгөө нэг чихний хүү нэг хоёр талтай хүүнтэй модаага. За тэгээд чинь энэ нэг юу вэ? Имж үлгийгээд одоо бас нөгөө нэг Европынхан гадныхан ер хүүхдээ айгүй их нөгөө нэг яадаг штэ твэрхгүй зүгээр нэг уртаа юм даавгаар ингээд ороогоод ингээд твэрсэн байж штэ ингэртэй. Тэгээ нэг тийм одоо үлгий гэх юм уу одоо ороодаг даав гэх юм уу энийг бол имж үлгий гэдэг юм бэлээ. Тэгээ яг тэгээ сонирхож захиалж үзсэн хэр удсан болтой юм. Ямар хоо нэг ихнээгээд тэгээд нөгөө яаж ороож мороод яг зааварт нь бичлэг нэг бас энэ тэмдгүү байж идэг шүү дээ. За энэ бол нэлийн урт юм байна. Тэгээ ямар ч гэсэн төрөөд бибигээ энд үлгээдэй гэж ингээ нэг ингэртэй ингээд аваад явах гэж бодож байгаа. За дараачих нь цүнх байна. Энэ цүнх материал нь бас аюу сайн ирсэн байна. Аюу гой зурсан материалтай. Гэхдээ энэ цагаа төрөх бэлтгэлийн юм хийгээд эмрэг авах тохиромжтой юм уу би сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ ямарсан юмыг яаж мэдхүү гээд нөгөө нэг эмнэлэгт ээжтэй төрөх гээд ирэхтэй дандаа яад юм бэлээ. Нөгөө нэг дотор нь юу байгаа нэвт харагддаг юм нэг юм гялгарт цүнх айгүй их юм хийц орж ирж илээ. Тэгэхээр тийм цүнх нөгөө карго дээр ирсэн байгаад очиж авч амжаагүй лээ. Нэг ийм цүнх авсан. Энэ материал айгүй гоё нэрэ айгүй зузаан ирсэн байна. Би нэг иймэрхүү ирнэ гэж юусэн бодоогүй. Гэхдээ сансны бодоход хамаагүй дайггүй айгүй гоё сайн ирсэн байна. Тэгээ чи амар ганц төрөөд хэрэглэх биш үү? Тэгээ 100 муу айл майл хөдөө гад явах бас хэрэгэл чинь. Тэгээ хоёр жижигхэн хасарч байгаа. Тэр ингээд таашаа хуртаас нэг юм авчихсан тий. За дараачих нь юу вэ? Ийм жижигхэн ийм цүнх бас нөө шинэ бэбиг авсан. Нөгөө нэг энэ дотор нь юу мөг нь хийгээд төрөөд бас нэг ойр зургийн байгаа шүү дээ. Тэр мөрийг хийгээд орчий гэж бодоод зэгсэн. Тэгээд дотор нь бас баах юм байна. Дотроос нь юу вэ гэсэн чинь энэ breast milk гэдэг нөгөө юу шүү дээ. Хөхний саалтуур нөгөө бомбдаад сороод хөхний саачдаг нэг юм байна. За тэгээд энэ пижоны угаасаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг ээж нар бол мэдж байгаа хтэй няратай хүмүүс чинь тэгэл нэг powder, нэг diaper cream тэгэл нэг цавуутай хоёр талд нь мод зод тий. Тэгээд хамгийн гол нь бас энэ айгуу гоё тас. Би нэг өмнөх төрөлтөн дээр бас хэрэгжилж ирсэн нэг Lancinoгийн энэ lanolin-тэй тас гэдэг хөхний толгой дээр төрчихдөг байхгүй юу. Тэгээ нэг хүүхэд ямар нэг хоргоо яраад түрхээ шууд хөхөөж болдог. Тэгээ нэг хөхний хагаралтаас урьдчилан сэргийлнэ. Тэгээ тэр хагарцсан бол тэр хавийн өвчнгийн ингээд намтаагаад одоо юу гэдгийг те нөгөө нэг ер нь хөхний толгой хагарахаас бас урьдчилан сэргийлэхэд айгүй тус нэмэр өмнө нь надад болсон учраас би хоёр дахь дээрээ бас дахиад хэрэглэхээр авсан байгаа юм. За тэгээд энэ болохоор юу вэ? Доктор Браунсаас би нөгөө нэг энэ соолхыг би бүр зорьж авсан. Яагаад гэхээр нөгөө нэг өмнөх хүүхэд дээрээ би ерөөсөө соосог хүлээгүй. Тэгээд хүндрэлтэй юм юу байсан байх юм дэж хүүхэд уйлантай нөгөө нэг цадцсан ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар уйлахаар дахиад мөөм хэрэг гараад ирсэн байхгүй надад. Тэгээд цадц зүгт чинь дахин ингээл мөөмөр хоолод гарч бас нөгөө гиз гүзнээс ингээл өмнөх шингэж амжаагүй дахиад сүүн нэмж өгөөд тахаа надад жоохон хэцүү байсан. Тэгээ би энэ хоёр дахь бэбигээ заавалстай соосог хөхөл сургана гэж бодсоор байгаад нэг соосог авсан байгаа. Тэгээ одоо төрөнгүүт намд нь хийчих гэж бодож байгаа. За энэ хавцлаараа юу вэ? Нөгөө хөдний сүүгээ хийгээд хадгалаад хөлтөд уул бэ. Энэ бол маш хэрэгтэй. Тэгээ энэ чинь нөгөө нэг өөр дөрөө юу таахгүй юу? Талмастертайгаа хамт ирдэг.
Тэгээд он сараа бичээд талмалтраа яагаад талмалтраараа он сараа бичээд хэдэн цаг саасын тэрийг бичээд ингээл хөлдөөч. Тэг өмнөх дээр би бас нөгөө нэг сүүгөө ерөөсө хөлдөөж яагаагүй үзээгүй. Тэгээ энэ удаа бас хөлдөөж үзье. Зарим нэг тэмээ бас гадуур гарах хэрэг гарах юм бол хөлдөөцөн сүүгээ хайлуулаад ядаж 2 цаг ч гэсэн орхиод гарахад амар юм болоо гэж бодоод. За тэгээ энэ аяг өөрхөө бас яа зүгээр ах вэ? Одоо миний энэ охин чинь 2 дахь хүүхэд маань охин баггүй юу? Тэгээд хүүхэд юм чинь нэг юм уугчны соосгны юу гэмтээ нэг одоо соосгны хавчаар соосгны унжуурах гэх юм уу юу энд ингээ хөрхөн бэбигээ бичсэн. Тэгээ юм гоё нэг модон нэг юм одоо соосгны чимэглэл юм одоо нэг юм авсан. За тэгээд энэ нэг юу вэ? Ear patch гинэ. Яадаг вэ гэсэн чинь нөгөө нэг няраа өгтөгч одоо нэг ихний 28 оног өдөр алга усанд оруулдаг шүү дээ тий. Арьс марсан уулахад хамгаалаад тэрний нөгөө нэг чихний хамгаалалт гэсэн. Ус орхоос ингээд сэргийлээд чихэн дээр ингээд наачдаг. Тийм хамгаалалт гэсэн. Тэгээ одоо хэр үүдүүдтэй хэр нэмэртэй байх нь усанд оруулахаар л мэдэн дээ. Эдишн буцаад хийчихье. За энэ болохоор юу вэ гэсэн. За нөгөө нэг бэлэг нь шүү дээ. Эхний бараг 1 сар илүү 2 сар илүү нөгөө нэг яраа өгч бэлгийн өмсүүлээд байдаг тий. Нөгөө нэг сум суруугаараа нүүр амаа майжчих магадaltaй болохоор уусаал майждаг л та хүүхэд тий. Ийм бэлэг байна. Тэгээд өмнөх охин дээрээ яахаа би тэгэл нөгөө нэг ахчихсан хамаатны хах ихчэндээ өгсөн юм бэлэг нэг ашиглацсан. За тэгээд чинь өөр юу авсан байгаа билээ. Захиалж авсан бэхээр энэ. За энэ надад нэг хүүхд ээж нэрт те. Өста маш хэрэгтэй. Бас нөгөө хүүхдээ угжаар хоолдог ээж нэрт ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Энэ залтах юм том юм бэ. За задлчлаа юу ч гэсэн. Энэ одоо юу яадаг вэ? Ингэж орч ирэх юм уу? Энэ одоо ямар учиртай юм бол? Ингэж тавиад ингээд энийгээ ингэж бүслээд за хортаа бүслээд тэгээ ингээл беби өхүүлэх юм байна л да. Энэ нь бас өөрөө юм юм бэ. Бас дэртэй ирд юм бэ юм. Тэгэхээр нөгөө өмнөх дэрний хэрэг гарах нүггүй юу те. За ямарч нэг юм. Энийг би нөгөө нэг эндээс захиал нөгөө няраа хүүхдийн дэлгүүрээс авъя гэсэн чинь 60,000, 70,000, 75, 80,000 гэл янз янз үнэтэй байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг урдаас юм захдаг сайтнаас аппликейшнээр захиалсан чи энэ би тэр авлаа 25,000 авсан баха. Тэгээ би нөгөө бичлэгээ дуусгаад эдитлээд оруулахдаа яач за бүх захиалсан бараануудынхаа доор нь нөгөө нэг тэдний юугаа тэгээд тэдэн төгрөг гэд ингээ харьцуулаад яач за оруулчих. Тэгээд хэрвээ ээжүүд маань сонирхох юм бол бас захиалж болно шүү. За тэгээд би сая ингээд харуулсан өөрийнхөө төрөгжин зөөнө яг бүгд биш шүү дээ. Зарим нэг нь л байгаа тий. Төрнө гэдэг чинь бас маш том ажил, маш том хариуцлага байдаг учраас би зарим нэг урдаас нөө загцсан байсан түрлээд ирсэн юмнуудаа та нартайгаа хуваалцлаа. Тэгээд энэ бүх харуулсан зүйлсээ би нэгийг ч эндээс аваагүй. Дандаа урдаа цагсан. Тэгээд би ямар аппликейшн ашигладаг вэ гэхлээр би Pinduoduo гэдэг аппликейшн ашигладаг. Тэгээд тэр аппликейшн бас юм нь олвол үнэтэй юм нь үнэтэй, хямдхан юм нь хямдхан, дунд зэргийнх нь бол дунд зэргийн. Гэтэ бас хэд хямдхан юм чи үнэндээ таарсан юм ирдэг. Тийм болохоор бас тэр аппликейшнийг ашиглаад бас төрөг бэлтгэлээ. Төрөх арай болоогүй байгаа бас хугацаа тулаагүй байгаа ээж нэр тийм ээ. Миний сая харуулсан зүйлсүүдээр
надад дамжуулаад захиалга өгч болно. Эсвэл та нар маань өөрсдөө аппликейшнээ суулгаад хаягаа холбоод, карта холбоод бас захиалга хийж болно шүү гэж хэлье. Анхааруулах зүйл нь би бичлэгийн ихэнх хэлсэн байгаа. Дахиад сануулъя. Хамгийн гол нь бараа захиалгатаа маш сайн бодит зургийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт хоёрдугаарт хэдэн хүн захиалсан гэдгийг харах хэрэгтэй. Нэг ганц 2 хүн захиалсан байвал надад л нэг тэр сонин нэг гой гойд бараа биш юм шиг санагддаг байхгүй. Тэгээ 3 дугаар болохоор хүмүүсийн сэтгэлдлийг нь бас орчуулад уншчих хэрэгтэй. Тэгээ барааныхаа тухай юу гэж бичсэн байна те. За тийм байна. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсан та нартай баярлалаа. Тэгээд яг part 1, part 2 гэж оруулъя гэж бодсон боллоо. Зүгээр нэг бичлэг болоход ингээ харуулчих. Тэгээд удахгүй төрөх гэж байгаа ээж нартаа нэг амарчаад бяцхан өрсөдтэйгээ ажиглаа дөрөв уулзаарай гэж үсэе. Түр баяртай.